Би өөрт тохиолдсон аимшигын түүхийг хуваалцах гэсэн юм л да. Тухайн үед би эцэг их болон хоёр дүүтэйг хамт амьдардаг байсан юм. Хоёр унтлагын өрөө, нэг угаалгын өрөө, галт тоогоо тагттай нэгэн байранд бид нэр хамтдаа амьдардаг байлаа л да. Энэ орон сууц манай гэр бүлийнхний хувьд жаахан жижигхэн байсан ч гэсэн санхүүгийн асуудлаас болоод бид зохицуулах шаардлагатай болсон юм л да. Тэгээд нэг өдөр манай ээжийн ах болох авга ах бидэнтэй уулзахаар манай гэрт ирсэн юм. Тэр үдээс хойш ирж бидэнтэй хэсэг хугацааг өнгөрөөсөн юм. Бид хоорондоо ярилцаж шүнжэнгөө юм ярьж, дээрээс нь зурагт үзсээр байгаад шөнийн 20 цаг болсон байв. Би хичээлдээ явхаар өглөө бүр 6:30-д сэрүүлэг тавьсан байсан юм л да. Тэгээд би залхууран үргэлж 20 цагт унтдаг байсан. Намайг унтаж байхад ээж маань авга ахта манай гэртээ хонорой гэж хэлхийг би сонссон. Би яг тэр цагийг сайн санахгүй байна. Гэхдээ намайг сэрэхэд шүн дунд болж байв. Тэгээд нэг харсан чинь би эцэг эхийнхээ өрөөнд унтж байсан юм. Тэгээд ээж ч намайг сэрээсэнгүй. Зүгээр л энэ өрөөнд унтуулахыг зөвшөөрдгөө бөгөөд тэд миний хажууд унтж байсан дээр гэж бодсон байлгүй. Харин аав маань нөгөө өрөөнд ах нартайгаа хамт унтж байсан. Би буцаад унтах гэж оролдсон чи яагаад ч юм мэдэхгүй. Тэгээд би эргэн тойрноо нэг хартал хонглын цаанаас өндөр сүүдрийн дүрс харагдлаа. Миний тэр унтаж байсан өрөөний тэнд уртаас урт хонгил байдаг юм л да. Тэр сүүдэр над руу харангуутаа толгоогоо дохиж нэг тоглоод байлаа. Харин би өгтлээ айсан ч ээжигээ сэрэхийг хүссэнгүй. Би дотроо олон янзын зүйл бодож авга ах минь намайг айлгаад байгаа болов гэж хүртэл би бодсон. Тэгэж бодсоор миний нойр дийлдэж би унтаад өгчихсөн. Харин өглөөс ирэхдээ авга ах маань үнэхээр манад хоноогүйг аав ээж маань хэлсэн юм. Тэгэхээр тэр орой манай хонгилд байсан зүйл яг юу болж таарсан бэ?